За үүрээр 5 цагт Бөөний авлын үндэсний парк руу хөдөлсөн. За тэгээд үндсэндээ бол 200 км газар. Тэгээд хэрвээ хүмүүс хүсэх юм бол гэр бүл, найз нөхдөөрөө ингээд үлдэх боломжтой байшингууд бол байдгийн байна лээ. Бидний гол зорилго бол одоо угал хүмүүсийн мэдлэг, орчин үеийн шинжлэх ухаан, технологи, менежмент энэ бүхнийг хослуулад энэ Бөөний авлын үндэсний паркийн экосистемийг хэрхэн хамгаалдаг юм бэ гэдгийг бол судлахаар явж байгаа. За энэ бол нөгөө Бөөний ямод байна. Хамгийн өндөр Бөөний ямод бол энэ паркад байдаг юм байна лээ. Бид нэр ингээд үндэснийхэн парк дээр ирсэн байна. Тэгээд энэ хүн болохоор байгаль хамгаалагч юм байна. Тэгээд манай энэ гурав болохоор Непалаас оролцож байгаа гурван оролцогч. Also like to extend that to you guys elders as well. And I'd like to welcome you in the language of our country here. Kamudarwaba, Durba Galang Nuru, Durba Waka Jarwa Dagin. So who's been to the Bunnies before? I know one or two people. Тэгээд бид одоо за энэ хошгинж байгаа нүртэл одоо бас нэгийг хэлж ийсэн. За монголчууд бол нэг хэл байгаа зүйлгүй. За монгол нэг хөө хариулах нь зан үйлийг бол хийж исэн. За угал хүмүүсийн мэдлэгийг хүлээн зөвшөөрөх болсон одоо хамгийн алдартай жишээг та бүхэн танилцуулъя. За тэгээд нэгэн цаг үед бол энэ тухайн үеийн улс төрчдийн одоо хамгийн халуун одоо сэдв бол энэ нэлийн хор хүнөлттэй энэ ойн төмрийг одоо хэрхэн зогсоох уу, яаж одоо тогтвортойгоор хянах вэ гэдэг асуудал бол тулгарч ирсэн юм байна лээ. За тэгээд бол эрдэмтэд одоо явж угаал хүмүүсийнхаа тэр газрыг шатааж исэн тэр уламжлалт тэр түүхэн их сурвалжуудыг бол гаргаж ирсэн байгаа. За тэгээд төлөвлөгөөтэйгээр ингэж шатаагаад үцхэд бол одоо нэг ойн хэргийн төмрийг бол төмрийн тархалтыг бол ингээд хязгаарлаж байгаа ийм сайн одоо үр дүн харагдсан. За тэгээд буцаад тэр ургаж байгаа хөвс нь бол нэлийн шимт хижилтэй байгааг тогтоосон. За тэгээд тэрийгээ дагаад одоо кенгуру одоо нэлийн олширж байгаа ч гэсэн ингээд харагдсан байгаа. Тэгээд энэ бүхнээс бол ерөнхийдөө энэ одоо peer management practice гэдээ байгааг бол хүлээн зөвшөөрсөн юм байлээ. За мэдээч одоо энэ угал хүмүүсийн хэдэн мянган жил одоо үедээ дамжуулж ирсэн энэ мэдлэг учраас одоо угал хүмүүс л гүйцэтгэн. За энэ нь бол буцаад нөгөө төлөвлөгөөтэйгээр гаргасан галыг одоо хяналтандаа байлгахын тулд гэж байгаа юм л да. Тэгээд тухайлах юм бол энэ менежментэд нь одоо маш сайн ийм сургагдсан хүмүүс одоо мэрэгчлэнгүүд тий. За тэгээд тодорхой бол уйлрал за мөн тухайн өдрийнхөө одоо тодорхой цагийг бол одоо сонхоос ахуулаад олон ийм хүчин зүйл бол нөлөөлдгөө гэж ингэж ярьж байсан. За одоо бол эрдэмтэд угал хүмүүсийн мэдлэг, орчин үеийн шинжлэх ухааныг хослуулах талаар ярьж байна. Түүх, домог, үлгэргүй газар гэж байхгүй. Тэгээд линдэн ч одоо линтний мэдгүй ч түүх, үлгэр, домог гэж байхгүй юм блэ. За энэ бол одоо асар том амьтны хүрээлэн. Тэгээд тэнд бол энэ линтний алганы хээг одоо түүнийг хүндэтгэж мөнхжүүлсэн нь их сайхан санагдчихлаа. За тэгээд би монгол хүн гэж хэлэх бол амархан юм шиг байна л да. Харин линтон бол өөрийгөө би бол одоо аборигенал хүн гэж нүур бартам хэлэх байх. За тэр одоо зөвхөн энэ байгаль экологи төдийгүй өөрийн одоо угал хүмүүсийн it's astringent. Энэ өөрийн тотон болсон энэ амьтдыг одоо урлаг болгох, уран зураг болгох. За энэ тал дээр бол ажиллаж байгаа юм байна лээ. Тэгээд түүний өмссөн хувцснуудыг зарах юм бол бүх хувцсыг нь өөрийнх нь
загвараар хийсэн гэж ингэж ярьж байсан.